1 2 3 гэж байгаа л сайн байцгаана уу. За 1 2 3 сайн байцгаана уу. Тэкол хин төрүүлж зах зээлийн маань нэвтрүүлэн тэрний ер нь бас хождг юм болоо гэдэг. Гэхдээ бодит амьдралыг voice menu оноо гэдэг оноо байхгүй. Дэлгүүрлээ орсон чинь дэлгүүрийн худалдагч чинь айл хэдийн бас нэг апик гээд алдсан гар өгдөн шүү дээ. Зүгээр нэг энгийн хүнээр хүртэл ингээд амар олон санаатай. Би юм ихгүй мөртлөө амар их мөнгө аваа. Чи эм их мэдээ мөртлөө юу ч авахгүй юм. IT гаюудын нэг тийм асуудал юм шиг санагддаг. Ингээд компьютертэй дэлгэцтэйгээ харьцаараа бүр аягуулсаа ойлголцож харьцдаг гэнэ. Ингээл тэмдэглэлийн хэрэг л пиццагаа угаал. Пиццагаа угаал. Пиццагаа идэл тэгэл бирээ угаал ер нь тиймэрхүү байх. За зарим ч барыг пицца уундаа. Сайн байцгаана уу? Tekel Stocks movie recap бичлэгтэй боллоо. Тэгээд шинэхэн булангаараа, шинэхэн дугаараараа та бүхэнтэйгээ уулзч байгаадаа баяртай байна. Тэгээ хамгийн ихний ярих байгаа кино маань юу вэ? За хамгийн ихний ярих байгаа кино маань болохоор Silicon Valley гээд HBO-гийн инээдмийн цуврал кино байгаа. Алдартай технологийн салбарынхны тухай өгүүлдэг ийм цуврал киноны тухай бид хоёр хамгийн ихний бичлэгээрээ хүргэж байна. За киноныхаа хувьд товч танилцуулах юм бол энэхүү кино нь 6 сизонтэй нийт хамгийн эхний сизон болохоор 2014 онд хийгдээд хамгийн сүүлийнх нь болохоор 2019 оны 12 сард хийгдчихсэн. Тэгээд нийт 6 сизонтэй 54 ангитай юм кино байсан. Сизон тус бүр айгуу сонирхолтой маш богино нэг 20 орчим минутын. Тэгээд нэг бүлгийн дотор нэг 8-аас 10 ангитай ийм кино байгаа. Тэгээд өнөөдөр бит хоёр болохоор хамгийн ихний ангийнхаа хамгийн ихний бүлгийнхээ ихний 4 ангийг одоо ингээ гоё базаад хэрэгтэй санаа юу байсан зэрэг талаар нь гоё ярих байгаа. Та бүхэн тухлан сууж үзээрэй. Тэгээс комент хэсгээр бит хоёрын гоё яриатай холбоотой, кинотой холбоотой гоё түүх, тийм сонирхолтой зүйлсийн бол хуваалцаарай. За хоёлаа ярианд орох уу? За тэгье. За тэгэхээр яг хоёлынгийн үдсэн одоо ангиудын ерөнхий бадсан тийм ерөнхий товчоор хэлвэл за ерөнхий эхний 4 анги дээр бол ер нь яг стартап гэдэг зүйл хэрхэн үүсдэг вэ? Тэгээд тэр стартап гэдэг зүйлийг үүсгэхийн тулд хүмүүс одоо яг ямар саад бэрхшээлийг туулдаг вэ гэдэг талаар ерөнхийдөө гарч исэн. Баг бас ямар чухал вэ гэдэг талаар ирсэн тий. За ер нь киноны яг гол дүрүүдэд танилцуулах юм бол Ричард гэдэг одоо залуу байгаа. Хүүлийгээд том компанид ажилладаг тий. Тэр залуу болохоор өөрийнхөө одоо Piper гэдэг нэртэй ийм басгалтын системийг басгалтын гэж анх яваагүй ер нь лицензийн дууны лиценз шалгадаг тийм систем гэж хийж явж байгаад өөрийн мэдлэгүүгээр басгалтын системийг одоо маш сайнаар хийцэн байдаг. За тэр Ричардын гол дүр болон түүний эргэн тойронд болж байгаа хүмүүсийн үйл явц өрнөдөг те. Тэгэхээр бит хоёр явцдаа ер нь ямар дөрүүд нь ямар өргөтэй гэдгийг яриад явчихна. Дөрүүдтэйгээ гоё танилцаад явнаа хэдүүлээ. За тэгээд Ричардын яг гол санаачилж бүтээсэн юм нь болохоор compression algorithm. Энэ яг яадаг алгоритм юм бэ? За compression algorithm-ыг ерөнхийдөө яг энгийн үгээр тайлбарлах юм бол за одоо жишээлбэл би тань руу 1000 үзтэй ном одоо явуулах шаардлагатай болсон гэж бодъё. Тэгэнгүүт мэдээж 1000 үзтэй ном гэхээр маш их зай эзэлнэ. Тэгээд зүгээр энгийн имэйлээр явуулах ч юм уу, тийм байдлаар явуулахад бол ер нь жоохон хэцүү талтай тий. Тэгэнгүүт Ричардын хийсэн тухайн бүтээгдэхүүн дээр болохоор 1000 үзтэй дайны номыг одоо нэг үзтэй A4-ийн документ шиг тийм жижигхэн хэмжээтэй болгоод тэгээ би танилаа маш амархан явуулчихна. Тэгэнгүүт тэр амархан одоо явуулсан багсгсан байгаа файл нь өөрөө ямар нэг одоо чанарын алдагдaltaгүйгээр тань дээр очино гэсэн үг. Тэгэхээр ер нь маш одоо их батамжтай бичлэг байлаа гэж бодоход тэрийг багсгаад тэгээд чанарыг алдагдуулахгүйгээр маш хурдан явуулна. Одоо ер нь ийм унших асуудал байхгүй. Тэрэн дээр айгуу тийм том шийдэл гаргасан байна гэж харсан. I love what you did. Тэгээд ягны алгоритмын тухайд яг эхний хэдэн ангиуд дээр ингээд гараа явдаг. Тэгээд яг 4-р бүлэг дээрээ билүү яг нэг асуудал үүсдэг нь болохоор энэ айгуу гоё юм ажиллагаатай лаг юм алгоритм байна гэд одоо хөрөнгө оруулагч зэрэг Ричард чир үзээдсэн чинь яг 3D өгөгдөл явуулах болсон чинь яг гацаад эвдрээд эхэлдэг. Тэгээд яг энэ дээр ингээд бас алдаатай юм байна. Бид нэр энийг сайжруулах, тасварлах хэрэгтэй юм байна гэж энийг одоо явуулах хэрэгтэй юм байна гэд. Тэгээд одоо дараагийн ангиуд маань өрнөнө. Тэгэхээр compression algorithm буюу яг Ричардын үүсгэн байгуулж байгаа компани тухайд
бол яг ийм байна. Тэгээд энэ дээр нэг сонирхолтой юм нэхлээ нөө Wise Mini Score гэдэг нэг юм оноо гардаг тий. Тэгсэн чинь энэ нь болохоор нөгөө compression algorithm-ыг хэр сайн шахаж ийн гэдгийг дүгндэг юм оноо юм байна л да. Тэгээд Canon дээр болохоор нөгөө Richard-ийн хамт ажилладаг Hewlett-ийн багийн инженер залуучууд тэр оноогоор ингээд тооцоод энэ айгуу сайн өндөр оноотой юм байна шүү дээ. Бүр амар мундаг ажиллаг юм алгоритм юм байна гэж тооцоож гаргадаг. Гэхдээ бодит амьдрал дээр Wise Mini оноо гэдэг оноо байхгүй. What? HBO-ийн баг хамт олон яг энэ Canon-да зориулаад ийм score оноо гаргасан юм билээ. Айгуу сонирхолтой. That Weissman score. Дараагийн Canon-аас одоо яг олсон сонирхолтой юм технологитой холбоотой ойлголт юу байсан бэ? За миний хувьд бол business plan гэдэг ойлголт бол гарч ирж илээ энэ кинон дээр. Can I see your cap table, investment deck, business plan, or any other relevant paperwork? Ричард маань ерөөхдөө бол яг стартап үүсгэнэ гэж юусоо бодоогүй байж санаандгүй өөрийнх нь одоо хөгжүүлсэн програм нь аягүй сайн ажилласан шүү дээ. Тэгэнгүүт тэр хүн хичнээн мундаг программер байлаа гэд тэр хүн бизнесийн хүн ерөөсөө биш байсан байхгүй юу. Тэгэнгүүт мэдээж хөрөнгө оруулалт татахын тулд тодорхой нэгэн байдлаар бизнес план гэдэг зүйл хэрэгтэй. Тэгэнгүүт Ричардд хөрөнгө оруулж байгаа одоо Питер Григори гэдэг хөрөнгө оруулагч нь Ричардаас одоо бизнес план хийж байгаа байхгүй юу. Одоо яг ямар байдлаар чиний програм чинь одоо юу яах юм, мөнгө олох юм те, яаж мөнгө олох юм, юмнуудаа яаж тооцоолж байгаа гэдэг байдлаар бизнес план гэдэг ойлголт маш сонирхолтой байсан. Ер нь хараад байхад програм лаг бичдэг одоо юм кодер залуучуудын дунд бичүүгээр хамт боловсруулна. Тийм бизнес план гаргана гэдэг юм айгүй хэцүү байдаг аа ер нь бодит амьдрал дээр. Жишээлбэл тийм ч учраас одоо яг нөгөө мэрэгжлүүдийн дотор програм хангамжийн анги, мэдээллийн системийн анги тий ангиуд бас яг өөр мэрэгжлүүд IT салбарт байдаг нь бас үүнтэй бас холбоотой байхаа. Тэгээ яг чаддаг юмаа чаддаг хүн хийгээ явнаа. Тийм бол илүү амжилттай үр бүтээлтэй байна. За тэгээд өөр одоо Canon дээр гардаг сонирхолтой зүйл гэх юм бол нэртэй холбоотой. Бүтээгдэхүүн дээр яг нэрээ сонгоно гэдэг. Ер нь бүтээгдэхүүн компани өөрийн гэсэн нэрийг сонгоно гэдэг нь яг анхныхаа юм царай төрхийг бүтээж ийна. Хамгийн түрүүлээд нөгөө хүнд хүрж байгаа сэтгэлээ үүсгэж ийна. Richard, a name defines a company. Одоо ер нь яг хичнээн мундаг систем байгаад амар сайн ажилтдаг код бичсэн байлаа ч гэсэн тухайн одоо зах зээлд өөрсдөө танилцуулж байгаа нэр айгуу чухал юм шиг санагддаг байхгүй юу. Тэгвэл энэ кинон дээр гарч байгаа хөгжилтэй хэсэг нь Ричард гэдэг тэр залуу Pied Piper гэдэг нэр өгсөн. Тэнгүүд Pied Piper гэдэг одоо ингээ хайх юм бол юу гарч ирээд идэг? Услахааны компани гарч ирээд идэг. Яад гэвэл Pied Piper гэдэг нэртэй тийм услахааны компани аль хэдийн тэр Ричардаас өмнө бий болсон. Тэнгүүд Ричард тэр компани дээр очиж нэрийг нь одоо авах шаардлага гарч байгаа. And there's already a Pied Piper operating in California. So we need to change our name. Тэр бас айгүй сонирхолтой. Тэгэхээр одоо хүмүүс чиний одоо стартапын нэрийг ч юм уу компани нэрийг хайхад юу гарч ирж байгаа гэдг нь бас айгүй чухал юм шиг надад санагдсан. Би тэр хэсгийг үзээд надад Pied Piper гэхлээр яаж юм нэг Peter Pan шиг санагдаад хувцс нь яг нэм Google-ийн Canon-ы юм дүрийн хувцастай нэг гар нэлээд бүлээгээ тэ. Тэгээ тэрний дүрслэгийг нас нөгөө хамт ажилладаг Бачканаар нэг нэмэх 18 тал руугаа аягүй инээдтэй байдлаар хэлээд ч тэ. Тэгэхээр ер нь нөгөө хэрэглэгчид анх яг энэ нэр ус нь яаж танигдж чинь ямар сэтгэл мэдрэмж төрүүлж ийн гэдэг нь аль дөнгөж гарч ирж байгаа бүтээгдэхүүний хувьд маш чухал. Магадгүй гэхдээ зарим талаараа нөгөө маркетинг болж ээж бас магадгүй гэж бодож байна. Гэхдээ хөнөөс киноны маань хамгийн одоо эхний 4 эпизодын онцлог үйл явдал маань болохоор одоо Ричардд 2 санал ирдэг тий. Одоо 2 хөрөнгө оруулагч тухайн одоо Ричардын бүтээгдэхүүнийг хараад 2 өөр санал тавьдаг. Эхнийх нь болохоор 10 сая доллар илүү өгөөд чи одоо надад бүх энэ програмчлал бүх бизнесээ надад бүтэн өгөө гэд мөнгө аваад ерөөхдөө яв гэсэн үг шүү дээ тий. Тийм худалдаж аавна гэсэн үг. 10 million. Нөгөөдг нь болохоор компанийн 5%-ийг $200,000 гэж хэлдэг тий. We'll take a small piece, but the company will belong to you. Тэнгүүд 5% нь өгнө гэхээр 95% стил өөрөө эзэмшсээр байна. Тэгээ компани цааш нь өөрийнхөө мэдлэр авч явж болно гэдэг тийм хоёр санал тавьдаг. Тэнгүүд манай Ричард болохоор алийг сонгочлоо. Ричард болохоор өөрөө компани удирдаад 5% Петр Григори гэдэг хөрөнгө оруулагчид өгөөд 95% өөрөө авч үлдэхээр шийддэг. Тэгэнгүүт 95% өөрөө авна гэдэг чинь компани ер нь өөрийнх нь мэдэлд ихэнх
одоо хувь нь өөрийнх нь мэдэл байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь компани яаж хөгжүүлэх вэ? Ямар бүтээгдэхүүн үйлчилгээ хийх вэ? Баг хамт олноо яаж одоо бүрдүүлэх үү? Хувьцаа эзэмшигчдээ хэрхэн зохион байгуулах уу гэдэг бүх шийдэл нь өөрийнх нь гарт ирж байна гэсэн үг. Тэгээд яг ийм шийдвэр гаргасантай ч холбоотойгоор Silicon Valley кино 6 бүлэг болсон байдаг аа. Хэрвээ энэ шийдвэр гараагүй шууд нөгөө компани зараад exit хийсэн бол кино ингээд амтгүй сонирхолгүй. Тэгээд манай одоо Ричард маань баяжаад л ер нь бол кино дуусах байсан. Тийм. Энэ тохиолдол дээр нэг сонирхолтой зүйл хэрвээ танд тийм санал орж ирсэн бол та алийг сонгох байсан бэ? Яг тухайн нөхцөл байдал цаг үедээ холбоотой шийдвэр гаргах байсан баг. Нэгдүгээр яг хөгжүүлж байгаа бүтээгдэхүүн маань яг тухайн цаг үед би аваад явахаар уу эсвэл яг exit хийгээд гарсан нь дээр үү гэдэг шийдвэр айгүй хэрэгтэй баг. Дээрээс нь би яг ганцаараа хөгжүүлж гин үү баг хамт олон маань юу гэж бодож гин гэдэг чухал. Тэгэхээр шууд ингэн тэгнэ гэж хариулт хэлэхэд айгүй хэцүү санагдаж байна тийм. Угаасаа айгүй их хэмжээний үнэтэй мөнгөн дүн ороод ирэхлээр хүн ямар ч паникандаас орж болох байхгүй тий. Ричард маань ерөнхийдөө бол компани өөрөө авч явъя гэдэг шийдвэр гаргацсан тий. За тэгэнгүүт нөгөө нэг 10 саяыг өгөөд худалдаад авъя гэсэн хүн чинь бас хариу арга хэмжээ авч эхэлж байгаа тий. Тэгэнгүүт тэрнээр болохоор яасан бэ гэхээр одоо Ричардын хийсэн санаа болон одоо кодингийг ашиглаад өөрөө бас яг адилхан бүтээгдэхүүн гаргацсан тий. In the coming months, Huli will deliver Nucleus. Тийм. Тэгэхээр бодит байдал дээр ер нь яг иймэрхүү зүйлүүд хэр болдог бол тэгэл ер нь 50-50% байхаа болохтой бол болно. Тэгээд яг энэ канон дээр гарч байгаа нөгөө Gavin тий яг тэр нөгөө Huli компанийн захирлын хувьд гэх юм бол надад жоохон этикгүй санагдсан. Тэгээд айгу одоо лаг бизнесмен гэхдээ этикгүй. Гэхдээ нөгөө юм бизнесийн салбарт яаж тоглолт хийхээ мэддэг яг ийм нөхрийн дүрийг Gavin-ээр ингэж төлөөлүүлж гаргаж байгаа юм л да. Тэгээ тэр нөхөр болохоор Ричард татгалзсан учраас Ричардын одоо тэр алгоритм нь одоо тухайн компанид байсан инженер найзуудынх нь одоо алгоритм буюу тэр анхны ингээ хөгжүүлсэн сайт нь тэр найзуудынх нь одоо мэддэг найзууд нь тэр сайтыг мэддэг байсан учраас инженерүүд нь задлаад эргэж ухсрахтаа Nucleus гэдэг нэг шинэ хувилбараар гаргаад ирдэг те. Тэгэхээр энэ магадгүй ингээ харахаар айгүй ёс зүггүй харагдаж байгаа боловч нөгөө төгөр ийм юм байдаг гэдгийг киногаар харуулж ийн гэж ойлгосон. Амьдрал дээр ийм юм байдаг учраас ер нь анхааралтай байх хэрэгтэй ийм хөрөнгө оруулагч байдаг, кейс байдаг гэдгийг бол харуулсан баг гэж бодож байгаа. Надад бас яг энэ зүйл дээр анзаарчихсан зүйл нь одоо Ричард бол аль хэдийн одоо програмаа бичээд, кодинго бичээд ер нь жоохон сайжруулах чадал тухайн бүтээгдэхүүнээ бараг лонч хийхэд бэлэн болсон байсан шүү дээ. Тэгэнгүүт эсэргээрээ Huli компани тэр Gavin гэдэг захирал нь ямар нэгэн байдлаар одоо кодинг програм юм хумаа хөгжүүлээгүй мөртлөө амар маркетинг гэж эхэлсэн тий. Одоо Nucleus ингээд бүгдийг жижигрүүлэн гээл гарн дээр юм пирамидыг жижигэн барьсан. Тэгэхээр бас миний нэг бодсон зүйл нь хин төрүүлж хөдлөн, хин төрүүлж зах зээлийн маань нэвтрүүлэн тэр нь ер нь бас хождгийн болов гэдэг тийм зүйл бас орж ирсэн. Бас тийм. Тэгэнгүүт яг нэг одоо яг бодит амьдрал дээр бүтээгдэхүүнүүд дээр ингэж харагддаг шүү дээ. Амарлаг маркетинга хийцэнтэй өстөө. Өө манайх талан дээр бүгдийг хийж ин гингүүтлээ ардаас нь яг хөгжүүлэлт нь ерөөсөө нөгөө гүйцэж авч чаддаггүй. За магадгүй яг Gavin-ийн хувьд гэх юм бол угаасаа одоо тэр алгоритм тэр систем шийдлүүд нь бүтээгдчихсэн одоо хуулбарлаад хийгдсэн учраас маркетинга тгийж ингээ хурд хүчтэйгээр явуулж байгаа нь магадгүй зөв байх. Зах зээлээр бүтээгдэхүүн бэлэн болоод гараад ирэх байх. Тэнгүүд бас бодит амьдрал дээр ямар байдаг вэ гэхлээр маркетинг нь амар сайн ч гэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлт нь 0 байдаг. Тийм тэр учраас тэр тохиолдолд хэрэглэгчтэй алдах магадлал маш өндөр эрсдэлтэй. Тэгэхээр бас нөгөө бүтээгдэхүүн хөгжүүлэлт маркетингийн хүмүүс тэгж ярихаасаа өмнө хоёр баг хоорондоо айгүй сайн бие биенийг ойлгож тий програм хангамжийнх нь хөгжүүлэлт яг хэр хурдцтай явж байна тий бидний зардалж байгаа өдөр гэхэд одоо хөгжүүлэлт нь ардаас нь гүйцэд явж гин үгүй юу гэдгээ хоорондоо баг айгүй сайн хамтарч ажиллах хэрэгтэй юм шиг байгаа. Тэгэх юм бол магадгүй зах зээлээр маш хурдцтайгаар хэрэглэгчийн гар дээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ бэлэн болгоод явуулах боломжтой байх. Тэгэхээр Gavin-ийн хувьд бол магадгүй энэ болцсон бүтцэн учраас тэгж айгүй өөртөө итгэлээ ярьж болж чадж байгаа хаа. За одоо тэгэнгүүт хоёлаа зах зээл дээр гарах хэдэргээл маркетингийн талаар сая ингээд ярилцсан шүү дээ. Тэгэнгүүт одоо ер нь ингээд
стартап эхлэхэд мэдээж хувьцаа яаж хуваарлах уу тий хин ямар хувьцааг эзэмшгүй гэдэг асуудал маш чухал гарч ирдэг тийм үү. Тэгэхээр энэ тал дээр таны бодол яг юу байсан бэ? Одоо яг кинон дээр бас хэрэгцээгүй хүмүүс хувьцаа эзэмших гээд гарч ирдэ штэ. Тийм. Яг энтэй холбоотой Canon-ы хамгийн сонирхолтой одоо хөгжөлтэй нэг зүйл юу байсан бэ гэсэн чинь одоо Canon дээр нэг Earlick гэдэг анханасаа бас нэг тэдний компанид хөрөнгө оруулсан бас нэг бүтггүй нэг бачк байгаа шүү дээ. Тэр нөхөр тэр хөрөнгө оруулагч Ричардын компаниг айгу мундаг өсөлттэй байх юм байна гэд ер нь харангуутлаа би өөрөнд танай хувьцаа эзэмшигч болъё гэд ингээ айгу хөсөлттэй тавиад тест хоёлаа хамтрагчд гэдэг ингээ яваад хэллээ шүү дээ. Тэгсэн чинь яг нэг партийн дээр нөгөө Ричард чинь дургуулагч жагаад нэг партийн дээр согтонгуутлаа тэгээ хоёлаастай хамтрагчд олъё манай компани 10%-ийг одоо чамд өгөө гэд ингээд тохирчдаг. Тэгээ маргааш өглөө нь нэг шаардлагатаасаа босч ирэнгүүтлээ би нэрээ тэгээ хэлсэн юм биш гэдэг. Are you just like Steve Jobs? Тэгээд нөгөөхөө одоо болиг гэж хэлж чаддаггүй. Одоо тгийж хэлж чаддаггүй. Гэхдээ нөгөө яг компанид нь өндөр дүнтэй хөрөнгө оруулчихсан хүн нь наад чинь яг ийм фэр байгаа мó, шудраг байгаа мó. Тэгээ яг наад хүн чинь орж ирэх хэрэгтэй мөгүй юу гэсэн нэг иймэрхүү асуудлууд одоо яг хөрөөд эхэлдэг. Тэгэхээр яг нөгөө компани хамт баг болоод хувьцаа эзэмшээд явах хүмүүс нь ер нь компани цаашдын шийдлүүдэд нь асар чухал нөлөө үзүүлэх болохоор хин хамт цаашаа явах уу гэдгийг айгүй шийдэх том шийдвэрийг мөч гэж бол харж байгаа. Тэгэхээр яг энэ анхныхаа эднэрийг айгүй зөв зохион байгуулах ёстой юм шиг байгаа юм. Надад бас яг кинон дээр айгүй сонирхолтой санагдсан зүйл нь одоо ингээл Ричард шүдээ үзүүлэх гэж ч юм уу бие үзүүлэх гэж оронгот нэмжин хүртэл өөдөөсөн бид нэр ийм шинэ бүтээгдэхүүн хийж байгаа. Манад хөрөнгө оруулаарай гэж пичтэй байл тий. Would you be interested in a device that Тэнгүүт зүгээр нэг дэлгүүрлээ орсон чинь дэлгүүрийн худалдагч чинь айл хэдийн бас нэг апик гээд алдсан гар өгдөн штэ. Told me that my parking app was fucking awesome. Тэнгүүт тэр ингээд ер нь айгүй сонирхолтой санагдсан байхгүй. Захиурын хүндэл ер нь яг юм байдаг бах та гэдэг бодол ерөнхийдөө төрсөн. Тэнгүүт одоо ер нь яг бүх зүйлийг цахимжуулж бүгдийг яг ийм аппликейшн болгох гэдэг тэр хандлага ер нь хэр зөв бэ таны хувьд? Надад бол ер нь яг зөв одоо угаасаа технологийн салбар ч өөрөө одоо уламжлалт бизнесээр технологиг хостуулаад илүү инновацлаг хүнд хэрэгтэй, нийгэмд үр өгөөжтэй, магадгүй бизнесийг илүү хүр өгөөжтэй ийм байлгах шийдлийг технологийн салбар одоо биднэрт олгож байгаа учраас бол зөв гэж бодож байна. Гэхдээ яг юуг цахимжуулж, юуг аппликейшн болгох вэ гэдэг айгүй чухал ах. Яг хүнд хэрэгтэй зүйл хийгээд үр өгөөжтэй гэж үзэх юм бол мэдээж зөв. За хүнд хэрэггүй одоо зүгээр одоо буруу их нь хаашаа тий яваасаа хийж байгаа хүнийх нь өөрийнх нь л одоо гарч байгаа цаг хугацаа мөнгө санхүү юм чинь нэг буруу гэж бол би бодохгүй байна. Тэгэхээр зүгээр гол нь нөгөө хийсний дараа тэр нь хэрэг үр өгөөж авчирч чадах вэ? Өөрт болон өрөөлд хэрэг үр өгөөжтэй байх вэ гэдгийг л өөр ойлголт ах. Тий. Тэр нь аль чухал ах гэж бодож байна. Тэгээд надад Silicon Valley-д одоо эмчинч тэр худалдагчaanч тэр ингээл нэг айгүй хурдан ингээл зүгээр танилцаа сайн уу гэхийн оронд би нэг ийм аппликейшн хийж байгаа шүү дээ та ашиглаад үзэж манай зогсоолын аппликейшн энэ төр гэж яриад хэллээ шүү дээ. Тэгэл эсвэл чи ингээл хөрөнгө оруулж болно ингээд тэр нь нөгөө elevator pitch яваад байгаа тий. Тэгэхээр энэ дээр би elevator буюу нөгөө нэг лифтний pitch те лифт нэг давхраас 9 давхар хүртэл эсвэл одоо дээрээс доошоо урууддаг одоо нэг өсрөөл 1 минут л байна үстэй те тэр 1 минутын хугацаанд өөрийнхөө бизнес санааг нөгөө хүндээ маш хурдан тайлбарлаад магадгүй хэдэн сая долларын хөрөнгө оруулалт авах боломжтой ийм pitch хүн болгоно нь ингээд тавиа явж байгаа нь захиурын хүндийг ямар ингээд ийм нөгөө технологийнхны ингээд бүр ийм өрсөлдөөнтэй хүн болгоны ийм нэг анхаарлыг татдаг ийм газар вэ гэдгийг киногаараа бүр айгүй сайн харуулж өгсөн гэж бодож байгаа. Зүгээр нэг энгийн хүнэнд хүртэл ингээл өстой амар олон санаатай тэгэл амар олон бизнес хөгжүүлэхээ явж ийн гэдэг чинь яг тийм мэдрэмж ол өгсөн. Тэгээ бас надад тэр яг нөгөө юм болгоны шууд ингээд аппликейшн явцгүй байсан ч хамаагүй тэр санаагаа бүгдийг л ингээл аппликейшн гэж байгааг нь тийм өвөөцөн байдлаар яг кинон дээр харуулж байгаа нь бас айгүй сонирхолтой санагдсан. За тэгэнгүүт одоо программистуудын ерөнхийдөө яг байр байдлын талыг бас кинон дээр айгүй сонирхолтой харагдсан юм шиг санагдсан байхгүй. Одоо жишээлбэл Ричард яг ингээл код мод програм бичгтэй бол бүр год штэ ингээл амар сайн юм мэддэг. Тэгэнгүүт
хүнтэй харилцах болохоор нэг юм сонирн болчдөг те нэг юм шийдвэр гаргаж чаддгүй тэгэл ингээл гэлбэлзээлээ юу яаж байгаа ойлгохгүй ч юм уу бараг тгий санагдаад тэр ер нь нэлээд common ажиглагддаг шүү те ингээд анзаараад тахаар IT гаюудын нэг тийм асуудал юм шиг санагддаг. Ингээд компьютертэй дэлгэцтэйгээ харьцаараа бүр аягүй сайн ойлголцож харьцдаг гэнэ. Яг бодит амьдрал дээр те эсрэг хүснийхээ хүн битгий хэл бараг найзуудтайгаа ярихтай хүртэл ингээ харилцаагаа нэг юм гоё смут авч явахад асуудалтай юм шиг санагддаг. Тэр тутгаараа нөгөө IT гаюуд ингээд хоорондоо ингээ одоо уулзаад суухаараа зөвхөн одоо ингээд нэг IT гаюудыг яриад харин ер нь нэлээд тэгэж анзаарэгддэг те. Чи яаж энийг ийсэн? Чи яаж тэрийг ийсэн гэл. Чи ярьж байгаа юм яг одоо энэ дээр баг гараад одоо тэрийгээ тэгж засаад масаад гэлээ. Яг тиймэрхүү юу яриад байдаг ингээд анзаарагдаад идэг. Яг гэхдээ бүгдээрээ биш лээ. Тэгээ Canon дээр нөгөө бас нийтдээ дөнгөж эхлэхдээ нэг юм амарлаг юм парти гарах хэллээ шүү дээ. Тэгээд лаг нөгөө нэг алдартай ингээд хамтлагд очиж дуулж малал гэсэн чинь нөгөө гаяад залуучууд чинь зүгээр ингээд уухам авцсан амир тийм нэг ийм царай гаргацсан. Тэгээд хоорондоо зөв ярьдаг юм яриад лодаг юм аваад элхийн чалуу малгаад ташгүй ингээл явж байдаг тийм. Тэр яг кинон дээр хамгийн инээдтэйсэн яг тэр нөгөө дуучнаар нь эхэлдэж штэ. Тэр нэг рок бандийн амар алдартай хүмүүс ингээл алаал тэгэл яг дууссан чинь үнэхээр хинж тоохгүй тэр үнэ. Тэгээс сүлдээ бүр би энэ газрыг үзээ ядчихвэ нэдэргээ явдаг. Тэр хэсгээр амар инээдтэй. Тэнгүүд тэрийг харангууд надаа яг GDG дээр хэдүүлээ нэг ивент хийн штэ. Тэнгүүт ингээд амар юм лаг юм хийлч мэлч ч юм уу. Айгүй юм лаг урлагийн хүмүүс хамгийн сүүрэн тий арчрангууд хинж тоохгүй тий. Тэр ер нь бол айгүй common тийм инээдтэй санагдсан шүү. Тэгээд бас нэг хөвгөлтэйсэн хэсэг нөгөө эрлик нэг гоё ингээд гоё эмхтэй дуудаад тэгээ нөгөөдөлөө шин жоохон хөгжөөг санаатай гоё эмхтэй дуудаад хэвээр бүжиглүүлж гэж яасан чи нөгөөдөл ч өмөр хинэн ч ингээд сонирхгүй тэгээ нөгөө big hit-н сүүл нөгөө өрөөнд үлдсэн тэгээд нэг бүжиглүүлсэн юм яасан тэгсэн чи нөгөө хинэн ч мөнгөө өгөхгүй тэр хэсэг бас яг л манай ингээд энэ салбарт ажилладаг залуучууд яг ихэнх залуучуудын дүр төрх яг ийм байдаг. Тэгээ кино үзэнгүүд ганцхан Монгол одоо бидний иргэн тойронд биш. Одоо дэлхийн нөгөө болонд хүртэл яг нэг IT гайн яг нэг тийм бочг байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо ер нь бас яг тиймэрхүү одоо ийм одоо сэтгэл зүйч юм уу тий тиймэрхүү байж агаад гинт стартап эхлүүлээл SEO олно гэхээр хүн ер нь паникнд ордог л байх тий. Бүх одоо үүрэг хариуцлага өөр дээр нь зөвхөн код бичих асуудал биш. Тэр чинь тэгэл маркетинг, бизнес план юу байдیں۔ Тий. Тэгээд ирэхээр ер нь тийм паникт ордог баха тий. Ордог баха. Ажлын ачаалал огцом нэмэгдэж байгаа. Зөвхөн нөгөө код бичгээс гадна өөр зүйлсүүдэд тий харилцаа, хүнтэй яаж харилцах уу, юмаа яаж зарах уу, яаж маркетингаа хийх үү гэдэг таскууд нэмэгдэж ирж байгаа. Тэнгүү тэр таскуудаас гадна хамгийн хүнийг ингэж нөгөө бүр шокнд оруулдаг зүйл нь их хэмжээний мөнгөнд үнэтэй дийл хийж сурах нь юм шиг санагдсан. Тэрүүгээрээ яг энэ канонд угаасаа яг анзаарагддаг нь Ричард нөгөө 2 лаг газраас 2 лаг хөрөнгө оруулагчаас шууд ингээд 2 ийм санал хүрээд ирдэг. Тэнгүүтлээ хоёулаа язж чад бүр үнэхээр вау тэ Ричардын бараг амьдралдаач ийм нөгөө төсөөлж байгаагүй ийм 2 дийл байдаг. Тэгээд мань хүн сонсоод шууд шокнд ороод бөлждөг. Тэгсэн тий. Тэрийг юу гэж бодож байна? Тэр ер нь ер нь л бараг ихэнх хүмүүс тийм зүйл хэрвээ амьдралд нь анх удаа тохиолдвол ер нь тийм баг зэргийн шокнд орох боломжтой байхаа. Тэгээд хамгийн гол нь Ричард тэгж анханасаа нөгөө амбицлж ингэж би ийм амар бүтээгдэхүүн хийн мэн гэж яваагүй зүгээр ингээд оролдож үзсэн хийх гээд оролдож үзсэн зүйл нь өөрөө гинт санаандгүй амжилтанд хүрснээ ингээд айгүй тийм 2 ийм боломжит хөрөнгө оруулагчаас их хэмжээний мөнгө татчихж байгаа болохоор тэр бол нэлээд нөлөөлсөн гэж бол бодож байна. Тийм шүү. Тэнгүүд түрүүний ойлынгийнх нь ярьжсэн одоо нөгөө тийм компани дээр удирдангууд equity-гээ яг ингээд зөв хуваарлах хэрэгтэй гэх нэг ярьжсэн шүү дээ. Хин ямар хвцаа эзэмшгүй. Тэнгүүд тэрнээр бас нэг сонирхолтой дүр байсан нь big head буюу том толгойд байсан шүү дээ. Том толгойд бол яг Ричардын хамгийн сайн найз маш хүнийхэн хувьд бол маш сайн залуу гэж явдаг. А тэгэнгүүт тэр хүн яг компанид ямар
одоо үнцийн нүгжийн вэ гэдэг асуудлаас ороод ирсэн шүү дээ. So what makes you a value to the Pied Piper team? Programming. Тэр бас айгүй сонирхолтой санагдсан. Тэгэнгүүт Ричардын талаас найзыгаа явуулмааргүй байдаг, муухай харьцмааргүй байдаг. Тэгэнгүүт одоо Джеред гээ залуу байгаа шүү дээ. Джеред гэдэг залуу болохоор хүлийд ажилладаг. Тэгээд бизнест нь илүү туслах гээд өрөөд ирсэн. Дээр Ричардд сайн дураараа. Тэгэнгүүт тэр залуу болохоор одоо яг багт чинь одоо ийм том нөлөө үзүүлж чадахгүй байгаа хүн хувьцаа эзэмших хэрэггүй гэдэг ч юм уу. Илүү нөгөө бизнесийн хатуу зарчмаар шууд явдаг шүү дээ. Тэгэнгүүт бас найзтай үгүй гэж хэлэх тийм одоо зориг бас тэр хүнд тулгарч байгаа гэдэг зүйлийг харуулсан хэсэг сонирхолтой санагдсан. Тийм тий. Тэгээд Big Head-ийн дүр ярьсных нөгөө Big Head дээр яхад надад зөвхөн Big Head амар аттай залуу юм шиг санагддаг. Одоо ямар нэг юм ингээл болохоо байлаа гингүүтэл зүгээр ингээл урсгалаараа мань хөө өөрөө ингээд нэг жоохон юм тэнэгдүүд дүр гаргадаг шүү дээ. Тэнгүүт зүгээр ингээл явжангууд манай багт ороод ажиллах ч юм уу те. Тэгэл зүгээр ингээл байж ахт нь тэдэнд хөргөний цалин өгье. Тийм албан тушаал өгье гээл тэгээ яж байдаг. Тэгээд сая сүүл нөгөө Gavin-гийн компанид хуваарлагдаад ажиллах болсон чинь нөгөө компани тухайн баг нь илүү ажиллахаа болоод тэгээд нөгөө ажилчид нь юу ингээд ажилгүй гэхдээ цалингаа аваад компани дээр нөгөө дээд ингээд дэвэр дээр юу ингээд нарлаа сууж байдаг ажилтаа болсон тий. Зүгээр нэг урсгалаараа бүх юм ингээд нэг бүтэж явдаг нэг хүний дүр гаргасан юм шиг бас санагдсан ш надаа. Тэнгүүд бас яг киноны тэр нэг юм контраст гоёсэн тий. Одоо ингээд Ричард 10 сая долларын одоо хөрөнгө оруулалтаас татгалзаад өөрөө компани авч явна гин стресстэй л те бүх юмаа зохицуулчих гал бүх юм шинаагаал ингээл мөнгө олдох уугүй юу гэдгийг бас эргэлзээтэй болсон ингэ явж ингууд нөгөө талд Бикэд тэр одоо Ричард халдсан ч гэсэндээ би хүлээд ингээд ямар ч ажилгүй сууж байгаа. Би юм хийхгүй мөртлөө амар их мөнгө аваа. Чи эм их хийж байгаа мөртлөө юу ч авахгүй байна. Тэр контрастаас надад айгүй сонирхолтой байсан. Тэр хоёрын бас нэг хоёр найзын юм харилцааны бас нэг юм хөөрхөн юг харуулад байгаа юм шиг те. Хоорондоо нэг тэгж муутахгүй тэсэр нэ ингэж нөгөө би бинийг айгүй хөөрхийн нөхөж явдаг хоёр найзын дүрийг бас яг тэр хоёроор харуулсан юм шиг санагдсан. Тийм. Тэнгүүд тийм хөөрхөн найз хоёр найзын дүр байж гиснаа. Бас нэг хоорондоо эрс тиснийг хоёр хүн гараад ирдэг те. Миний дуртай дүр. Тийм. Тэнгүүд тэнцэн нь Гилфойлд тэгээд Дэниш үлээ. Тийм. Дэниш. Тэнгүүд Гилфойл болохоор нэг жоохон хүнд гартай ер нэг юм сатанист. Тэгэж мэгээд тэнгүүтээ Канадын иргэн гэж байгаа шүү дээ. Тийм. I prefer to think of myself as a citizen of the world. Тэнгүүт ингээд бүх юмыг амар тайван хүлээж аваад амар жоох ихэмсэг тийм маягтай. Тэнгүүд Даниш болохоор яг нэг бор зүрхээр хичээж байгаа залуу байгаа байхгүй тий. Бүх юм нөгөө нойлоос нь эхлээл мачиг гал хамгийн юм өөрөө идэг. Тэр хоёр амар хөөрхөн байсан. Тэгтээ чи тэр хоёр айлыг сонгох гэвэл айлыг сонгох. Яг надад Гилфойл илүү юм кул харагдчихсэн. Яг ингээд хичээхгүй ч гэсэн чаддаг гэх юм. Тэнгүүд нөгөө нэг хувьцаагаа ингээ хуваажсэн шүү дээ. Тэнгүүд яг чи яг манай компани ямар өрхтэй ингэнгүүт өөрийнхөө нөгөө хийдэг ажлыг тайлбарлаж ирсэн шүү дээ хэсэг дээр нь. Тэр хэсэг дээр бол энэ хүн яг хийж байгаа юмаа мэддэг ийм өөрийнхөө чадварыг мэдэрсэн юм хүн юм гэдэг ч юм уу. Тийм байдлаар Гилфойл надад л илүү таалагдчихсэн. Нэрээ тэр хоёрын дүр дээр хоёулын дээр нь айгу таалагдсан нь одоо нөгөө шударгаар багч юу болж бүтэх байгааг айгу ингээ хоёлаа тусдаа өөрөөр өнцгөрч гисэн шударгаар ингээ хэлж чадчихсан айгу бас таалагдсан дүрийнх нь нэг онцлог юм шиг санагдсан. Тэнгүүд яг энгийн амьдрал дээрээ би нэг яг үзээ ядаад байгаа юм шиг мөртлөө яг ажиллахаараа айгу гар нийлж ажилдаг. Тэр байдал нь бас яг ийм багийн одоо нөгөө нэг team work гэдэг зүйлийг одоо хоорондоо өөрөөсөн ч гэсэн яг ажиллаа ихтэй хамтарч ажилдаг. Тэр байдлаар нь илүү гоё харуулсан юм болов гэж бодсон. Тэгээд энэ хоёрын дүрээс гадна одоо манай Ричардын багт байгаа нэг шинэ орж ирсэн залуу болохоор Жаред гэж залуу байгаа. Жаред нь болохоор нөгөө хуучин Хүлигийн багт ажиллаж байснаа. Тэгээд Ричардын багт яг юм бичиг засны ажил хийх гээд багт ер нь нэгтэд ороод ирсэн. Is there some sense that I'm not part of the gang? Нэг юм залуу байдгаа. Тэгэнгүүт Жаредын дүр болохоор илүү нөгөө хөрөнгө оруулагчтай уулзаад нөгөө бизнес төлөвлөгөө бичиг баримт боловсруулах болсон чинь манай нөхдүүд хинж нөгөө тэрнтэй айгу ойр хүмүүс биш болохоор ялцчгүй Жаредын ур чадвар
энэ багт айгүй нэмэртэй байгаа тий. Тэгээ ер нь бол дөрөв ингээд орж ирдэг. Тэгээд одоо Ричардын багийн тэр бүх бичиг дансны ажил, зохион байгуулалт ингээ харахаар ер нь багийн юм нэг харилцаа soft skill-ийг айгүй сайн ингэж зохицуулж өгдөг юм шиг надад харагдсан. Тэгээд яг анзаархаа Ричардын яг нэг баруун гар шиг ч юм уу нарийн бичиг яг бүр жинхэнэ ингээд лаг туслах нь байгаа байхгүй тий. Хамаг юм жижиг сажиг деталь юмнууд ингээ бүгдийг намжуулж өгдөг. Ричард гинт нөгөө нэг сая олцсон болоод ч тэр нөгөө нэг балмагдаад одоо зарим нэг юм орхигдуулах мэдээж өөрөө код айгуу сайн бичин. Гэтэ юм soft талын юм айгуу муу агаад байгаа байхгүй тий soft skill талын юмнууд. Тэгэхээр яг энийг жараад багт орж ирээд айгуу гоё нөхөж өгч ийн гэж харсан. Тийм, ер нь бол баг яг энэ киноны миний хамгийн фаворит дүр бол Jared шиг санагдсан. Яг ийм бүх юмдаа маш ийм гоё одоо нухацтай, зэгцтэй хандаж хүмүүстэй ч гэсэн харилцахтаа хизээч тийм муухай рүүд байдаггүй тий айгуу гоё харилцаа тэгээд ийм системтэй бүх юм ингээ авч явдаг айгуу гоё ийм гоё шигтгээ дүр шиг санагдсан надад. Тийм гоё дүр. Тийм. Гэхдээ бас нэг сул тал юу харагдсан бэ гэхлээр Jared хитрхи зөөлгөн. Хитрхи хүний үгээр байдаг. Тэгэнгүүт нөгөө ер нь ягаад анх нөгөө Jared гэд дуудаад хэлсэн тийм нөгөө хүлээд багт нь ер нь Jared гэд нэрлээ сурсан мэлээ шүү дээ. Юу тэгээд хүлээд ахтан тэгээд нэрлээ сурсан юм шиг хэлээ шүү дээ. Тэгээд дараа нь нөгөө Ричардын багт дөнгөж ороод ингээ би бинтэйгээ танилцсахдаа намайг Donald гэдэг гэл хэлхийн зураг бол Name is Donald. But нөгөө хэд нь ч гэсэн ингээд бүр божигнаан дон хэн бүр сонсох ч завгүй тэгэл өргөжлүүлэл Jared гээл дуудаа явчихдаг тий. Тэгэхээр нөгөө багт ер нь багт жижигтэй ер нь ингээд өөртөө ихтгэлтэйгээр өөрийгөө намайг Donald гэдэг гэж танилцуулах бол өөртөө ихтгэлгүй сул намайг Donald гэж ингүүд хинч чамайг сонсохгүй шүү гэсэн бас мессежийг бас тэндээс харсан бас нэг хөвчлөө байдлаар илэрхийлсэн юм болоо гэж бодсон. Тийм дээ. Тий. Тэгээд манай энэ одоо залуучууд чинь нэг тавуулаа болчихж байгаа тий. Тий. Тавуулаа мөн үү? Richard, Gilfoyle, Danish, Jared тэгээд Big Head байсан. Big Head байж гарцсан. Тэгэхээр одоо баг нөгөө хин л Ehrlich л нөх юм. За Ehrlich нэмэгдээд ингээд тавуулаа гэж байгаа. Тэгтээ технологийн багаа үүсгэх юм бол ингээд дөрүүлээ байгаа. За Big Headтэй бол тавуулаа байсан. Тэгэнгүүт эндээс бас нөгөө нэг юм технологийн багийн юм diverse байдлыг айгүй ингээ харагдаж байгаа тий. Silicon Valley-д бол яг уу ингээд дэлхийн өнцөг булан бүрээс айгүй мундаг ур чадвартай хөгжүүлэгч залуучууд тал талаасаа нэгдээд хүрээд ирчихсэн ийм diverse багийн юг болохоор дүр төрхийг болохоор нөгөө нэг Hulu компани захирлын амар инээдтэйгээр хэлээдсэн шүү дээ. За чи би тэрийг яг уншаад үгүй. Би яг тэрийг үр тэмдэглэж гисэн. Тэр амар инээдтэйсэн хүмүүс. Ингээд яг цонхоор хардаг гэсэн байхгүй тэр чинь. Тэнгүүтээ тэд үргэлж тавуулаа болж явах юм аа. Энэ программистуудын донд үргэлж нэг өндөр туранхай цагаан залуу, намхан туранхай Аз залуу, урт үстэй тарган залуу, нүрээрээ дөр үстэй залуу, нэг зүүн энтхийн залуу байх юм аа. It's like they trade guys until they all have the right group. Тэгээд одоо нөгөө баг амар сайн явахын төсөл аягүй сайн урагшлахын нэг тал нь ихлээр ийм нөгөө нэг олон тал байдлаар олон ийм төрөл бүрийн юм ур чадвартай хүмүүсийг нэг баг болж цуглуулах нь аягүй чухал юм шиг санагдсан. Тэгээ магадгүй яг уу үзэл бодол харахгүй байж болно, яриад харахгүй байж болно. Гэхдээ ур чадвар таарад ажиллах нь багийг үр бүтээлтэй амжилттай байлгахны үндэс нь гэж бодож байна. Тэгээд нэг жишээ хэлэхэд миний гооч ажиллаж байсан нэг баг маань болохоор яг нэг тавуулаа байсан. Тэгээд 5 хүн 5 өөр юм хийдэг гэсэн. Нэг нь одоо back-end, нөгөөх нь front-end, тэгээд BAI, тэгээд нэг Android, нэг Flutter хөгжүүлэгч. Ингээд 5 өөр юм хийдэг. Тэгтээ бид 5 нийлээд яг нэг юм зорж хийдэг ийм баг байсан. Тэгээ яг энэ хийдэг харсан чинь нэрээ яг баг болгонд яг нэг юм өөр ийм бач ганар байж иж тухайн одоо зүйлсийнхээ ард айгуу сайн ингэж нөгөө хурдтай гарч чадах юм байна. Тэр ч утгаараа яг энэ нөгөө нэг дүрслэл тэр нөгөө нэг Gavin-ийн хөгжлөлтэй дүрслэлээр ер нь технологийн баг яг ийм байдаг шүү гэсэн юм харуулсан байх гэж бас бодсон. Тэр бол айгуу хүчлээ амар тэгээд гоё хийсэн. Харин тийм. Бас нэг маш инээдтэй хэсэг байсан. Тэр нь юу вэ гэхээр одоо манай Danish чинь ер нь энтгэг гаралтай, энтгэг ерөнхийдөө цааж байгаа даа шүү дээ. Silicon Valley-д байгаа. За тэгэнгүүт Gilfoyle болохоор Канада улсын иргэн. За
За тэгвэл тэр хоёрын донд ямар инээдтэй яриа өрнөдөг вэ гэхээр Даниш ингээд Америкт ямар нэгэн байдлаар цагаачлахын тулд ингээд бүр эхнээс нь ахуулаад бүр ингээд амар удаан нөгөө эрхээ авах гэж хүлээгээд бүр ингээд бөөм бичиг цаастай зоорлолтоод ингээд амар тэр түүхээ ярьдаг. Тэгсэн чинь Guilfoyle болохоро юу ячдаг. Өө би өчигдөр юу вэ? Би чи бүртгэлгүй мүү гэд нөгөө асуудаг шүү дээ. Нөгөө документуудын зэгцэлж байсан чи. Тийм би Канадаас зүгээр ороод ирсэн шүү дээ. Зүгээр нөгөө гүүрээр алхаад ороод ирсэн гээ. Тий. Тэнгүүтээ өө чи ингээд бичиг баримтаа болохгүй өдр гэл тэгсэн чинь за гэснээр маргааш нь явснаа бүх юмээ болгочоод хүрээд ирдэг. He literally got it while I was still looking for parking. Хэдхэн минутын дотор барин нөгөө машинаа зогсоол байрлуулж хахад болцсон тийм лөө тий. Тэнгүүт бас яг тэрэн дээр нөгөө нэг одоо яг цагаачлалын асуудал ямар ялгаатай байдаг гэдгийг айгүй тийм хөвгөлтэй байдлаар харуулсан байсан. Айгүй хөрхөө санагдсан. Бас нөгөө нэг жараад орж ирээд багийн бүх юмыг ингээ эмх зэгцэнд ингээ хууль дүрм журмын дагуу оруулж байгаа байхгүй тий. Дижиж ерөнхийдөө нөхрийг Канадаас зүгээр алхаад ороод ирсэн юм мэдчихэж байгаа байхгүй тий. Тийм тэрнээс өмнө зүгээр л одоо кодчдаг бол тэрний хаанаас орж ирнэ хэм бэ нүг ямар ч хамаагүй байгаа байхгүй тий. Тэр бол яг үнэ. Тийм. Тэгэхээр хөрөнгө оруулалт авахын тулд компаниас тэгэл зөвхөн лаг бүтээгдэхүүн байхаас илүүтэйгээр ингээд өөр зөндөө олон юм шаардлагатай байгаа хэрэг. Багт чи яг хэм байгаа. Хин хувьцаа эзэмших юу их гээд байгаа. Ер нь танах яадгийн ганцхан юм одоо алгоритм зараад байт юм уу? Ер нь компани чинь чи хийн гэдэг юм амар хэрэгтэй байгаа байхгүй тий. Компанийнхаа тэр дүр төрхийг ер нь зарж ийн гэсэн үг шүү дээ тий. Дүр төрх гэсээс одоо нөгөө нэг Pied Piper гэх нэг маскот байгаа шүү дээ. Тэр яг үүндээ ингээд юу яадаг гэж хэлээ л дээ. Одоо герман үлгэр дээр гардаг хүүхдүүдийг лимбээр төөрүүлдэг хүн гэж байгаа байхгүй юу. Тэнгүүт ингээд бас Ричард яагаад яг тэр нэрний төлөө ингээд бүр тэнцээд дээ хаасан өөр газар руу очиж тэр нэг усны компанитай хүнтэй бүр дийл хийх гээд $1,000 үгүй $25,000 гэж боо юм болд нь шүү дээ. Тэр бас айгүй юм инээдтэй санагцсан надаа. Яг компани одоо төлөөлөл гिचиж одоо барсгалтын систем их гэж яагаад заавал тийм одоо лимбтэй тийм төрөгдөлтөг хүний маскот сонгох юм бол гэдэг тий. Тэрс инээдтэй. Ер нь одоо нэг логонч нэг тийм сонио. Тэр хийсэн. Тэгээд нөгөө компани t-shirt хийлээ гэсэн чинь. My first official purchase as CEO of Pied Piper. Эрсэн нөгөө нэг тийм юу сонгоцсон байдаг тий. Тэгснэ нөгөө нэг лимб тоглож байгаа штэ гэсэн чинь наа чи өөр юм шиг харагдаад байна. Харин тий. Тэр бас айгүй сонирхолтой. Тэгэнгүүт бас нэг толгоонд орж ирж байгаа юм ингээл бүх хүмүүс пич тавьж дуусны дараа дэлхийн илүү сайхан газар болохын төлөө гэл тэр бас надад айгүй тийм сонирхолтой санагцаа. Яагаад бүх компаниуд тэгээд идэм бол тий. Одоо яг тухайн үеийн одоо тренд нь тийм байсан юм болов уу гэдэг ч юм. Одоо яг ингээд харахаар бас одоогийн тренд нь бүгд AI-тай манайх AI-тай AI гэл нэг юм янзлан бичлэг аасан шүү дээ. Бүх компани AI гэж нэг. Тэнгүү тэр үед болохоор яг стартапууд бүр яг ингээд ийм яг ийм нилээ юм айгүй олон гинт ингээл гарч иржсэн шүү дээ. Бүр нилээ идэвхтэй үе нээсэн шүү дээ. Тэнгүүд тэр үед одоо яг стартапуудын яг гол слоган дэлхийг илүү одоо сайхан газар болгоё гэдэг ч юм уу тийм байсан юм бол тэрнээр та юу гэж бодож байна? Making the world a better place. 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 Надад болохоор ер нь нөгөө технологийн салбар чи өөрөө одоо бүхнийг сайн сайхан болгоно, асуудлыг шийдвэрлэнэ, хүмүүсийн ажлыг хөнгөвчлөнө, илүү одоо орлоготой, ашигтай болгоно гэсэн ийм одоо сайн сайхан бүхнийг одоо асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн ийм одоо үндэс суурь зарчимтай байдаг учраас явж нөгөө эцсийн цэг нь дэлхийг сайхан болгоно, ирээдүйг сайхан болгоно гэдэг тийм учиртайгаар тэрийг хэлдэм болоо гэж бас бодсон шүү дээ. Тэгээд ч бас нөгөө анхны фаундеруудын суурь одоо үндсэн одоо сэтгэлийн одоо галан магадгүй дэлхийгээ сайхан болгоё гэсэн ийм хүслээс эхлэлтэй байх гэж бас бодож байгаа. Тэгээ тийм ч учраас бас Canon-ы одоо тэр бараг бүх анги болгон дээр дэлхийгээ сайхан болгоно гэсэн тийм одоо магадгүй чиний дэлгээр бас зөв нэг амн бас уншигдсан юм бас байгаад байж бас магадгүй юм тий. Тэгээд надад бас Canon дээр гарсан нэг амар хөөрхөн миний дуртай дур болохоор Jiang Yang
гэх зүг хэлж байна Жан Ян. Мэдгүй. За ямар ч байсан нэг юм нүдний шилтэй нэг хятад бажка гэх дүр орж ирдэг. Тэр үр миний амар хайртай дүр. Би одоо ч гэсэн ер нь тэр залуугийн комеди юмнуудад дуртай л та. Тэгээд хамгийн анх нөгөө Silicon Valley киног ер нь айгүй олон жилийн өмнө үзэж байгаа. Тэр залуугийн дүр ер нь амар таалагдаад. Тэр ингээд нэг юм юу ч мэдгүй байгаа юм шиг юм нэг жоохон тийм нэттэй царайтай тэгсэн ер нь ингээд амар айхтай залуу байгаа байхгүй тий. Тэгэхээр хөгжлөө амьдралж байгаа байрны эзний зүгээр чадаал яваад идэг тий. Тэгэл англиар ярьж байхад нь ойлгож байгаа шиг ойлгохгүй ч байгаа юм шиг тий. Тэгснээ ингээд өөрийнхөө яг нэг юм үнцгийг амар хамгаалдаг. Тэр нэг хэсэг нь гинт толгойд ороод ирлээ амар нийтдээ. Манай одоо нөгөө нэг эрлик байгаа штэ байрны эзэн. Манай суултуур дотор загсны толгой болон сүүл байх боломжгүй гэж гисэн чинь би загас иддэг. You can't just leave the fish head and guts and shit in the sand. Тэр нэрийн нээдтэй. Чи загас иддэг чи хамаагүй манай 0 толгой сүүл явж явах юмсгүй гэх тэр бас нөгөө нэг одоо үндэстэй хоорондын ялгаа гэсэн илүү сонирхолтой оруулсан юм болоо гэж бас бодсон. Тийм байна. Бас нөгөө $25,000 нөгөө нэрээ зарах гад тэр тусалгааны компани яг захирлан нөгөө хэнийг Ричардыг хагаад гэрт нөхрөөд ирдэг шүү дээ. Тэгээ тэр хэсэг дээрээс нөгөөд чинь за хэдүүлээ одоо нуугтчихъя одоо байхгүй юм шиг ингээ нуугтчихъя гэдэг. Тэгсэн чинь манай нөгөө бачка Онгоолгож онгоолгосон. Заагаад өгч. This is a piper. Тэрний дөрөөс ер нь инээд канонд амар хөөрхөн юм шигтгэе болоод нэг юм хурган юм хөгжөөгöd байгаа юм шиг байгаамаа. Харин тийм өөр бас нэг сонирхолтой юм гэх юм бол нөгөө бахан бронууд байгаа шүү дээ. Манай бронууд чинь нөгөө нийлээд хамгийн анхныхаа хөрөнгө оруулалтыг аваад мөнгөтэй болоод шоудлаа гэсэн чинь одоо яг манай IT-ийн залуучуудын дүр төрх байгаа байхгүй тий. Яг компьютерийн хаард бүгдээрээ нэг биер барьж суугаад пицца дандаа хувааж идэл өнөөл нөгөө тоглоомоо хийгээл өнөөл нөгөө ярддаг юмаа ярддаг. Яг тэр дүр төрхнөөс авиж нийтдээ сая яг л бидний танилцаас л дүр байгаа байхгүй тий. Тэр бас харин сонирхолтойсэн. Одоо тэгээд анзаархаар манай компани дээр ч гэсэн ер нь тэгээд ямар нэг зүйлийн celebration гэл тэмдэглэн хэрэг л пиццагаа угаал пиццагаа идэл тэгээд биерээ угаал ер нь тиймэрхүү байна. За зарим ч барыг пицца уундаа. Тэр ч одоо 16 онд гарсан кино гэдэг чи хоёлаа 10 жилийн дараа яриад байна тий. Тэгвэл 10 жилийн дараа ч гэсэн IT-ийн залуусын энд хийв шинж өрөөсөө алдагдаагүй байна. Тэгэхээр манай IT аюуд нэгийг бодно зээ. За тэгээд ер нь эхний 4 эпизодыг үзэхэд дүнэж хэлэх юм бол ер нь ингэж санагцаа. Одоо яг стартап бол ер нь диктатур юм байна тий. Яг диктатуртай байж иж яг өөрийнхөө одоо үзэл бодлыг шингээж, өөрөө удирдах, өөрөө бүх юмаа тооцоолж иж тэр чинь чинийх байна. А үгүй бол хөрөнгө оруулагчид яг чиний өмнөөс чиний алхмуудыг шийдээд явчихчих юм байна гэдгийг бол харсан. За тэгээд дээрэс нь болохоор ер нь гой санаа байж болно. А тэгтээ тэр санаа чи ердөө нэггүй цаана нөгөө нэг бизнес план, маркетинг, одоо хинд ямар хувьцаа явах уу те, багтаа хэнийг авч үлдэх үү гэд маш олон ажил үүдэг. Тэр нь бол ер нь гүйцэтгэл 99% юм байна гэдгийг эхний 4 ангиас бол ерөөхдөө олж харсан. Тэгээд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн зах зээл гаргаж ийн гэдэг өөрөө гэдэг зүйлээр өөрөө сэтгэл зүйн маш сайн бэлтгэлтэй авах хэрэгтэй юм шиг бас санагдсан. Ричардийн хувьд болохоор ямар ч тийм нөгөө хүлээлт байгаагүй тийм бас өөрт нь бас тийм туршлага байгаагүй бүтээгдэхүүн амжилттай нэвтрүүлжсэн тийм туршлага байгаагүй зөвхөн компани ажилтан байсан учраас огцом юм гинтийн саналууд гинтийн шийдвэрүүд гаргах ёстой болоход яг ийм нөгөө зочродлоор сэтгэл зүйн ямар ч бэлэн биш байгаа нь харагдсан. Тэгэхээр ямар нэг одоо IT-д аппликейшн хийж эхэлж байвал ийм бүтээгдэхүүн үйлчлэгээ нэвтрүүлж эхэлж байвал юмыг яаж мэдхүү те угаасаа төсөлттэй болно, юникорн болно гэж зорж хийж байгаа учраас ер нь фаундер хүн гэдэг өөрөө сэтгэл зүйгээ асар сайн бэлдэх ёстой юм шиг санагдсан. Тэр одоо юуны фаундер байх нь хамаагүй ямар нэгэн үүсгэн байгуулж хийж бүтээж зах зээлд зорж л байгаа бол олон нийтэд хүргэж л байгаа бол тэрний сайн муу янз бүрийн одоо үр дүн одоо зүйлс ирнэ. Тэгэхээр тэр болгон дээр сэтгэл зүйн бэлтгэл маш сайн байх ёстой юм байна гэдгийг каноны эхний ангиудаас бас олж харлаа. За
Тэгээ хоёлаа өнөөдрийнхөө recap-ыг дуусгах уу? Тэгээд дэлхийг илүү сайхан газар болгосон. Making the world a better place. Баярлалаа. За энэ удаагийн маань дугаартай хамт байсан та бүхэнд баярлалаа. Тэгээ дараагийн recap бичлэгээрээ иргэн уулзлаа. Түр бай. Баяртай.